За сайн байцгаана уу бүгдэнд нь орой минь төргий. За математикийн багш юу юм бэ? За Монголын математикийн 62 дугаар олимпиадын 1-5 оны 7-оос 8 дугаар ангийн бодлогод өгөөдөө. За 1-р бодлого. За бат барилгын ажлыг ганцаараа 30 өдөр хийж байв гэж. За хийж байсан. Гэтэл тэр ханаад хүрээд хүрсэн тул ажиллах боломжгүй болоод 5 өдөр ганцаараа ажил хийсэн. Тэгтээ дорж ирж 5 өдөр ганцаараа ажил хийв. Бат эдгээрээ дэргэж ир 10 өдөр ажиллаа хийсэн. Бүх ажлаа дуусгасан. Хэрэв тэд анхнаасаа хамт ажилласан бол 20 өдөрт ажиллаа дуусгах байсан. Тэгвэл бат ганцаараа хэдэн өдөрт хийх байсан бэ? Өгдөөгүй бол ганцаараа ажилласаргүй хэдэн өдөрт хийх байсан бэ? За тэгэхээр энийг бодох санаа нь юу гэхээр зүгээр л энэ хэсгийн л бодлого л доо. Нийт ажлыг 100 хэсэг гэж сэтгэж 100 хэсэг гэж сэтгэж. Энэ бол нийт ажил. За тэгвэл 100 хэсэг ажлыг тэр хоёр нөхөр чинь 20 өдөр хийдэг байсан юм чинь 20 өдөрт байгаа тэгвэл 5 хэсэг өдөр бол энэ юу юм гэхээр бат дорж болон бат 2 өдөрт 5 хэсэг нийлээд 5 хэсэг ажил хийдэг гэсэн өдөрт. За тэгвэл тэр хоёр хамтдаа 10 өдөр ажилласан юм чи би 5 хэсгийг 5 хэсэг өдрийг нь би 10 өдрөөр үржиж өгч нэгсэн хурдын хугацаагаар л үржиж өгнө гэсэн үг л дээ нэг талаар. За тэгэх юм бол юу болох юм гэхээр 50 хэсэг болно. За 50 хэсгийг энэ хоёр тэгвэл хийсэн хамтдаа хийсэн гэсэн үг. За би тэгвэл нийт ажлаас энийг хасчээ. Тэгэхээр 50 хэсэг надад дахиад үлдэнэ. За дорж ганцаараа 5 өдөр хийсэн. Тэрний өмнө бат нь ганцаараа 30 өдөр хийсэн учраас би доржийн 5 өдөр дээр өдөр хийсэн ажлыг би батын 30 өдөр ажил хийснээс хийсэн ажлын 5 өдрийг зээгээд түр авч. Тэгэх юм бол энэ хоёр нийлээд 5 өдөр ажилласнаас ялгаагүй болчихно гэсэн үг. Тэгвэл анханасаа энэ хоёр нийлээд 15 өдөр ажилласан гэж тэгч гэдэг асуудал байхгүй. Тэгээд бат нь ганцаараа 25 өдөр ажил дуусгасан гэж хэлж болно гэсэн үг. За тэгвэл би одоо үлдсэн 5 өдрийнх нь бол 5 өдөр ажилласан явж байгаа бол би дахиад 5 хэсэг өдрийг нь 5 өдрөөр үржиж өгчих юм бол надад 25 хэсэг ажил дахиад хийсэн энэ хоёр. За тэгвэл нийт ажлаас би хамтдаа ажилласан 50 хэсэг дахиад нийлээд 5 өдрийн ажлыг хасаад өгөхөөр 25 хэсэг ажлыг хасаад өгөхөөр надад цаана 25 хэсэг ажил үлдэнэ. Энийг бат 25 өдөрт хийсэн. Яагаад гэвэл би 30 өдөрт 5-ыг нь аваад доржийн 5-тай нийлүүлээ хамтдаа 5 ажилласан болгочиход байгаа байхгүй. Тэгэхээр би энийг 25 өдөрт хувачих юм бол өдөрт 1 хэсэг ажил хийдэг байсан. Энэ хийн гэхээр батын. Тэгвэл бат анханасаа ганцаараа ажилласан бол хэд өдөр хийх юм бэ гэхээр одоо өвдөөгүй байсан гэж сэтгэх гэсэн үг ч 100 хэсгийг 1 хэсэг өдөрт нь угаад өгчвөл бат ер нь 100 өдөр л хийх байсан гэсэн үг нийт ажлыг. За 1-р бодлого. Окей. За 2-р бодлого. За цифруудын нийлбэр нь 34-тэй тэнцвэг 4 оронтой хичнээн байх вэ. За ABCD 4 оронтой тоо зохионо. За цифруудын нийлбэр нь яах ёстой юм гэхээр 34-тэй тэнцэх ёстой. За энд нэг юм яаж хэлэх ёстой. 9-ийн цифр дээр л энэ гарах хэрэгтэй. Ягаад гэвэл 34 яг өндөр тоо учраас. 9-ийн цифр жишээ 1 удаа байвал яах вэ? 9-ийн цифр 1 л удаа байсан бол би 9-өөс бага хамгийн их 3 тоо нэмэхэд л энэ яаж өгөхөөр 34-т хүрэхгүй байгаа байхгүй 24 33 болоод байна. Тэгэхээр 9-ийн цифр заавал 2 удаа байх гэсэн үг санаа. Ядаж 2 удаа. 9-ийн цифр хэрв 2 удаа орсон байвал 8-ийн цифр 2 удаа орохоос өөр аргагүй. Ингэж үж 34 болно. За ийм хэлбэрийн тоо 6 ширхэг тоож авчиж болно. 9-оор эхэлсэн 3 тоогоо 8-аар эхэлсэн 3 тоогоо эсвэл нөгөө талаас 4-ийн зар сэлэг нь ижил үсгийн материалд нь байгаа төгчгөр бас 6 болно. За тэгвэл дараагийнх нь юу юм гэхээр 9-ийн цифр 3 удаа орчвол тэгвэл 1 ширхэг 7-гийн цифр орох хэрэг гарна. Тэгэхээр ийм хэлбэрийн тоо 4 ширхэг вэ.
Нэгсэнд 4-ийн багтраалыг хуваах 3-ийн багтраал гэсэн үг. Тэгээ манай хариу 6 дээр 4-ийн нэмээд 10 ширхэг байх нэ. За 3 дугаар бодлого. Ялгаатай натрал АБЦ тоонууд ялгаатай шүү гол нь натрол гэдэг үг нь хүртэл их чухал тоонуудын ийм нөхцөлийг хангадаг Агийн овч болох утгуудын үржүүрийг бол. За тэгэхээр энэ дээр энэ гол мессеж нь юу юм гэхээр 3 дугаар бодлого. А гүрждэг нь B дээр нэмэх нь C нэмэх нь D нэмэх 100. Жишээ нь А нь хамгийн багадаа жишээ нь 1 байж болно. Тэгвэл ялгаатай 3 тооны хэлбэр 100 хангалттай болно. А нь 2 байж болно. Ялгаатай 3 тооны хэлбэр 50 байж болно. А нь 4 байж болно. Ялгаатай 4 тооны хэлбэр нь 25. 3 тооны хэлбэр хангалттай 25-ыг бид үүсгэж чадна. А нь 5 байж болно. А нь 10 байж болно. Яг бол 3 тооны хэлбэр 10 бахаар би хангалттай зохиож 10-ыг үрждэг нь дээр юу гэдэг 1 2 7 ч юм уу. Асуудалгүй зохиож болно. За одоо А нь дараагийн боломж 20. Хэрв А нь 20 юм бол 20-ыг үрждэг нь 3 тооны хэлбэр ийшээ 100 гарах ёстой. Гэтэл энэ 3 тооны хэлбэр яах ёстой гэхээр 5 байх хэрэг гарна. Ялгаатай 3 тооны хэлбэр хамгийн багадаа 3 натурал тооны хэлбэр хамгийн багадаа 6 тол 5 байх боломжгүй гэсэн. Тэгэхээр энэ энэс цааш боломжгүй болчихж байгаа. 25 байхаар 3 ялгаатай 3 тооны хэлбэр 4 байж болохгүй. 50 байхаар ялгаатай 3 тооны хэлбэр гэхдээ натурал гэдэг үг байгаа даа. Тэгэхээр ингээд энэ хамгийн ихтэй А нь 10 байна. Тэгээд бидний боломж ирнэ. 2-ыг үрждэг нь 4-ийг үрждэг нь 5 үрждэг нь 10 буюу 20-ыг үрждэг нь 20 буюу энэ хоёроо үржүүр 20 энэ хоёроо үржүүр 20. Тийм 100 400 манай хариу байна гэсэн үг.